Аймгийнхаа нийт иргэд Төв аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа зэвсэг түвшний анги салбарын бие бүрэлдэхүүнд Монгол цэргийн өдөр шинэ цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 99 жилийн баярын мэндийг аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудынхаа нэрийн өмнөөс болон хувь сайн өргөн дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнолын баталгаа бол манай зэвсэг түвшний үйл ажиллагаатай нэгт холбоотой Монгол улсын түүхийг авч үзвэл зэвсэг түвшний түүхтэйгээ одоо уялдан гарч ирдэг юм аа. Тийм учраас улс орныхоо бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг баттган хамгаалах ариун үйл хөргийг одоо сайн амжилттай хэрэгжүүлэн яваа зэвсэг түвшнийхээ үйл ажиллагааг баярын энэ өдөр одоо тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах батлан хамгаалах бодлогын тулгуур болсон орон нутгийн хамгаалалтын шинэ хууль батлагдсан гарч орон нутгийн төвшөнд өөрийгөө хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулан батлаж бие бүрэлдэхүүнээ сурган дадлагжуулах, чадваржуулах нийт иргэдийнхээ хүчин тулгуурлаж энэ орон нутгийнхаа хамгаалтыг хийх арга хэмжээг аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудаас авч хэрэгжүүлж бид бүхэн энэ эх он жилүүдэд орон нутгийнхаа хамгаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр одоо ихээхэн амжилт үрдүн авсарнаа гэж бодон ажиллаж байна гэдгийг хэлмээр байна. Төв аймаг бол яа харахгүй энэ улс орны хөгжил дэвшил тусгаар тогтнолын үйл хэрэгт одоо манлайлан оролцсон ийм аймгаа. Төв сайхан нутгаас улсын баатар 3 төрөн гарч батлан хамгаалах зэвсэг түвшний салбараас 13 одоо генерал төрөн гарсан ийм аймаг байгаа. Энэ Ахмад үеийнхэн баатарлаг дайчин уламжлалаар энэ цагийнхан хүмүүжиж улс орныхон хөгжил дэвшил тусгаар тогтнолд одоо бодиттой хувь нэмрээ оруулах эх оронч хүмүүжлийг хойч үе залуучуудаа бид өвлүүлэн тээлгэх энэ хэмжээгээр улс орн маань дэлхийн улс орнуудтай хөл нийлэн цэцэглэн хөгжих нөхцөл бололцоо нь бүрдэх юм аа. Энэ их ариун үйл хэрэгт Төв аймагчууд илүү ихийг одоо бүтээж илүү их үр дүнтэй ажиллана гэдэгт би итгэл дүүрэн байна.